Жогногийн бямб сайхан 16 настай ээж. Тэр жаахан охины харцыг би мартадгүй юм. Энэл чаналсан тэр харцанд ямар их хайр нуугдаж байсан юм бэ. Би тэр үед дөнгөж их сургуулаа төгсөөд Алс баруун аймагт их баригч эмчээр томилогдсон очиод байлаа. Нэг өдөр төрөний тэргээр жаахан охин ирлээ. Эцэг эхийнхээ өөрөөсч гараагүй тийм л жаахан танхил охин байв. Түүнийг 7 сартай жирэмснийг дуулаад би чихэндээ итгэсэнгүй. Охин гол дастам өвдөх зовоорой арай гэж дэвчиж байгаа нь илт. Алаг нүдэнд нь нулимс мэлтэлцээд. Уруулаад цус шүүртэл хазалж хөлсөндөө нэвт норч. Тэгсэн атлаа ерөнхий эмчийн гараас тасцуураад манай гэрийнхэнд битгий хэлээрэ гэж гойж говшиж байна. Охинд үзлэг хийх ерөнхий эмч хэлэхгүй гэж түүнийг тайвшруулж байлаа. Гэр нь хөдөө суманд өөрөө сургуулийн дотуур байранд амьдардаг тэр охин жирэмсэн болсноо. Аав ээж багштаа ч хэлэлгүй таснууч. Төрхийн орон дээр хамаг хөлсөн сад тавьж шүд 100 дүүлэх охиныг хараад миний сэтгэл урагдах шиг болж хичнээн ихээр өрөвдсөнгээ. 2 гарын алханд багтан бяцхан туниа муутай. Улаан нэлзрээ өрчгөр охин төрөхөд ээжд нь ч харуулалгүй Экваторт яаралтай аваач гэж хэллээ. Манай аймгийн эмнэлэгт ганцхан Экватор байдаг байлаа. Дутуу төрсөн яриад эхийн хэвлийдэх орчин бүрдүүлж өгдөг тэрхүү Экватор маань он цагийн эрхэнд илэгдэж хуучирсан ч аим голтой ажилласаар олон ч хүүхдийн амийг аварсан юм. Сүүлд эвдрээ зогсоход нь надад эмнэлгийн маань нэгэн сайхан эмч амьсгал хураачихсан мэт таагүй мэдрэмж төрж илээ. Охин өдөржин, шүнжин Экваторын дэргэд сүүдэр аятай суугаастай өнждөг байв. Тэр жаахан биенээс яаж ийм их тэсвэр хүч гарч байгааг би гайхдаг байлаа. Тэр хүүхэд шүү дээ. Энэ насан дээр охтууд дуулж, бүжиглэж, инээж, айлгуутаж, кино үзэж, зугаалдаг. Хэрхүү тунгалаг харцанд нь шохоорхол гялалцаж, цангинсан инээдээр бие чимж явдаг хаврын яргуу шиг танхил нассан. Нэрэн аманд гуурс амьсгалын аппарат заагоостой. Дуслын автомат шахуурга нэгэн хэмээр хөдлөх аж. Охин над руу гарлаа. Түүний гагц энэлэл шаналл дүрлцэх тунгалаг харцнаас би далтчин нүүр буруулаад Экваторын дэргэд очин бяцхан охин руу ширтэн зогслоо. Аав нь хаана байгаа юм гэж намайг асуувал охин юу ч дуурсангүй. Нүдэнд нь нулимс цэйлэлцээд надад харуулахгүй. Гэхдээ бушуухан цонхроо очиод чааш харан зогсчих. Цонхны цаана улайсны навчааг өвсөн нүцгэн мөчрүүд салхинаа аруулсан хөдөлгөн. Тэр охины сэтгэлдэх
шаналл гэлтэй. Энэ жаахан охины амьдралаар тоглосон тэр муу иртэй тааралдгал юм бол нудраг буулган шүү гэсэн хорийн бодол тэгхэд толгой дээр хилдэж цээжинд ус амтагдах шиг санагдав. Тэр одоо юу ч болоогүй инээч гисэн. Хаа нэгтээ найр наадам хийсч яваа та гэж бодохоос уур буцлаад ер болдоггүй. Ерөнхий эмчийн өрөөнд орвол тэрээр сэтгэл таагүй байгаа бололтой. Хөл доорох шүүгэнээс тал шил арх гаргаад өмнөө тавилаа. Эмч, би одоо буула. Чи өнөөдөр жижүүр юм байна гэж хэлээд шилэн аяганд архинаасаа пүл хийгээд ганцхан амьсгалаар хөндрөв. Түүний харт сүүмэж ирснэ. Миний охин одоо 15-тай гэж толгой сэгсрээд дууга хураачихлаа. Хэсэг чимээгүй байснаа энэ охины хүүхэд хүн болж чадах болов уу да. Бүтэлттэй төрсөн. Тарих нь ус чухыг гэхээс л айж байна. Эмч хүний хамгийн аимшигтай тарчлан юу ч хийж чадахгүйгээ мэдрэх тэр мөч байдаг гэж бовтнаад үлдсэн архиа аяглаад гүдхийн залхив. Түүний царайд шаналл, харцанд нь гуниг нэв шингэжээ. Түүнийг гарахад ширээн дээрх хоосон архины шилтэй хамт уйтахар шаналлаа орхиод явчихсан юм шиг миний сэтгэл тав гүйцээд эхлэв. Охины Экбатрийн дэргэд суугаан нүдэнд харагдаж өрөвцөндөө тэсгэл алдан хонгил руу гарлаа. Няран сэхэн амьдруулахын өрөөнөөс бүх лүүхэндөө сонсогдох ажээ. Тийш очиод үүдээр нь сэмээрхэн шахаавал охин Экбатрийн дугуй нүхээр гараа шургуулan үрийнхээ төрхөн биеийг илбэн химэн аялгуулан дуулж байлаа. Хэдхэн жилийн өмнө тэр өөрөө энэ дууг сонсдог байсан да. Одоо тэгтэл дуулаад сууж байх гэж химэн бодолтой сэтгэл минь хоосорчих шиг санагдав. Би хоолоо засаад өрөөрөө нь явж орвол охин хөхөнд минь сүү орчихсан гэж хэлээд муш хийснэ. Экбаторт хэвдэх өр рүүгээ харав. Гайхамшигтай нь ээжийнхээ дуулах бүвэн дууг өдөр бүр сонсох бяцхан охин итгмээргүй гэмээр хурдан өсөн торнож байлаа. Хэд хоногийн дараа
ээжийнх нь ангир уургийг бяцхан охины ам руу тариураар шахаж өгөх болов. Арвхан грамм суугаад бяцхан охин уруулаа тамшаалж гараа ив хавгүй дээш өргөн таатаяа нойрсон. Тэгэхэд л би энэ хорвоогийн хамгийн агуу дуу бүвэн дуу болох. Хамгийн агуу хайр эхийн хайр болох. Хамгийн ариун ундаа эхийн сүү гэдгийг ойлгож илээ. Хэдэн өдрийн хойно охиныг сурсаар эмнэлэгт нэгээр ирлээ. Дээлээ түн тийтэл хөөрөгдөж ингэр зааман задгай хөлсөн цовчихсан. Түүнийг би охины эцэг нь болов уу гэж таамаглав. Амнаас нь архины их хүн өнөр ханхлах ажээ. Тэрээр халаад угалсан болоод өрөөрөө майжигнан алхав. Удалгүй тэр гарч ирээд халаадаа явдал дундаа угцран тайлаад ширээ рүү чулуутчихад хажуугаар минь шүртгийн өнгөрлөө. Би хонгол сайхирын араас гайхан хар зогссноо. Охиныг гинэт санаад өрөөрөө ночин үүдээр нь шагаавал тэрээр толгоогоо тэрчгсэн мэгшин уйлцуулаа. Тэрхүү ирийг би охины эцэг биш дутуу төрсөн нэрэн аав юм байна гэдгийг даруй ойлгоод араас нь гүйв. Нурууга өрн хээв нэг алхах түүнийг гүйцэж очмогцоо. Үгийн солиогүй шанаар нь дэлсэлж орхилоо. Тэр гэдрэг унаад над руу мэлрэн ширтв. Багтарсан уурандаа чичрэн зогсох намайг харж тэрээр бөксөөрөө газар чирч хойш гулгаснаа ухсхийн босоод шороо манарган харайж одов. Би эмнэлэг рүү алхаж явахдаа цонхоо шагаа зогсох охиныг хараад уур юм унхахаар буруу зүйл хийчихээгүй байгаа та гэж битүүхэн төгшлээ. Охин харин тэр явдлын тухай ам нээсэн ч үгүй. Экбатрийн дэргэд нөгөө л янзаараа хөшөө аятай сууж байлаа. Бяцхан охин ээжийнхээ дуулахыг сонссоор сар гаруйн дараа зохих чиндээ хүрч эрүүл сарвал болсон юм. Охиныг эмнэлгээс гарах өдөр аав ээж хоёр нь ч ирлээ. Аав нь өлгийтэй хүүхдийг тэрвэрч ээж нь түүнийг өдөлсөөр эмнэлгийн хаалгаар гарахдаа тэр нат руу эргэж хараад инээмсэглсэн юм. Охины царай шаналнгуй харагдахч харцсан хайраар гэрэлтэж байсан билээ. Төгсөв 2019 оны 12 сарын 21